багтж байна. Энийний цаана бол одоо харанхуугаар ашиглагдаад улс орны орчин хүчний хамааралтай, харьяалалтай байлгаад ах сонирхол байна гэж үзэхээс өөр арга байхгүй. Тэгээ нэгэн зөвшөөрлөний өгдөөд холбогдох гэрээнд байгуулагдсан нүүрсийн цахилгаан станцуудаа төслүүдэд тууштай дэмжиж зогсоодог шив. Өөрсдөө мөнгө гаргаад бариад баг гадаад экспортлыг гэсэн шивээ говог зогсоосон, багнуурыг зогсоосон. Хамгийн сүүлд 5 дугаар цахилгаан станцыг шүүгтж мөхтж явсараа зогсоосон. Энэ олон тохиолдлыг санамсаргүй тохиолдож үзэхэд дэндүү үргэлжлэдэг. 20 жилийн энэ олон цахилгаан станцыг зогсоосон энэ хандлагыг бол санамсаргүй тохиолдож үзэхэд өнөөдрийн 3 дугаар цахилгаан станцад боссон энэ осол аваарч гисэн. За ингээд энэ чиглэлээр төвтэй ажиллах хэрэгтэй байна. За ер нь бол эрчим хүчний салбарын мэрэгчлэтнүүд, инженер техник ажилтнууд бол бүх боломж болцоогоо даашлаад маш сайн ажиллаж байгаа. Тийм учраас нийт инженер техник ажилтнуудаа бол талархал илэрхийлье.